Дарга эрхэм гишүүтэй дэлхийд дахина цахим спортын төрөл маш уртастай хөгжиж байгаа бөгөөд энэ төрлийн спорт нь 1970-аас 80 онд видео тоглоом гарч ирсэн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл хөгжихдээ дэлхийд даяар мэргэжлийн лигүүд байгуулагдаж, үзэгч дэмжигчдийн доо тэрбумаар тоологдож, шагналын санч одоо асар их өндөр дүнд хүрж байна. Түүнчлэн e-спортыг дагаад спонсоршипийн асуудал явж байдаг учраас амжилттай байх тусам томоохон компаниуд хөрөнгө оруулж ивент итгэх, хамтран ажиллах олон боломжуудыг эрэлхийлж байдаг. Нөгөө талаас спонсоршип, цалин, стрим, хандив нэмэлт орлого зэрэг шагналын мэргэжлийн дамжтай үед орлогын их үүсвэр байдаг боловч манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа бүрдээгүй байгаа учраас тамирчдад гадаадын тамирчтай адил дээрх боломжуудыг идэх нөхцөл боломж хараахан бүрддэг байна. Биеийн тамир спортын тухай хууль зааснаар Монгол Улсын их хурл нь биеийн тамир спортын талаарх төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, татвар ерөнхий хуулиар татварыг зөвхөн Улсын их хурл тогтоож бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингү болгох зохицуулттай. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22-ийн 9 дахь хэсэгт албан татвар төлөгчдийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй зарим үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор илэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулан хөрөнгө оруулалт харилцан хамааралгүй бусад этгээд олгосон санхүүгийн дэмжил хандивыг зардлыг тус хуулийн 21 заасны дагуу ноогдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх буюу хөнгөлөх үнийн дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хүртэл байхаар хуульчилсан. Үүнд спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпийн төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпийн ороо, Монголын үндэсний параолимпийн орооны бүртгэлтэй олимпийн төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг тамирчин, дасгалжуулагч олгосон санхүүгийн дэмжлэг дээрх татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарж байна. Аливаа салбарыг, ялангуяа спортыг аль нэг төрлийг хөгжүүлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэгт тулгуурлах ус, хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар дэмжих, хамтран ажиллах боломжийг нээж өгөх нь оновчтой бөгөөд ингэснээр Монгол улсыг дэлхийд дахинаас урьдчилан таниулахаас гадна үндэсний аж ахуй нэгжийн энэ төрлийн спортод хөрөнгө оруулах, аливаа төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж бүрдүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, тухайн спортын төрөл дээр суурилсан эдийн засаг, маркетингийн үйл ажиллагаа хөгжүүлэх боломжтой байдаг. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан болон хуулийн төслийн үзэл баримтлал нийцүүлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 9-ийн 6 дахь заалтад биеийн тамир спортын тухай хуулийн 11-ийн 1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний гишээ баг түүний харьяалагдаг спорт холбоо гэх агуулгыг нэмэх зохицуултыг боловсруулан хилцүүлж байна. Ингэснээр аж ахуй нэгж байгууллага нь e-спорт, шатрын спортын үндэсний гишээ баг, тамирчин, тэдгээрийн харьяалагдах спорт холбоотой дээрх хуулийн дагуу эдэлж буй татварын хөнгөлөлтийн хүрээнд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ хамтаар боловсруулан хилцүүлж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан биеийн тамир спортын тухай хуулийн 11-ийн 1 заасны дагуу бүрдүүлсэн үндэсний гишээ багийн хэрэгцээнд зориулсан гадаад улсын иргэн хуулийн этгээдээс өгсөн хандив буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийг гайлын дотроос чөлөөлөх, нэмэгдүү өртсөн албан дотроос чөлөөлөх агуул бүхий хуулийн төслүүдийг мөн боловсрууллаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд эхлэл засгийг дэмжиж өгөхийг та бүдээсээ хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. За, Пүрүүжийн сайн зэрэгшинд баярлалаа. Төслүүдийн талаарх төсвийн байнгын орон